Сайн байцгаана уу киночтоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2000 онд нээлттэй хийсэн Jackie Chan болон Owen Wilson-ы гол дүрдэн тоглосон Шанхай Noon киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд Хурим найрын хур их хямдрал City Mall электрон барааны дэлгүүрт эхэллээ. Хурим найрын сарыг тохиолдуулан City Mall-ын зүгээс 13 төрлийн гэр бүлийн багцыг хямдралтай бөмбөм бэлэгтэйгээр худалдаанд гаргаж байна. Хөргөгч угаалгын машин зурагттай сэтүүд 2,990,000-аас эхлээд 6,700,000 хүртэл төрөл төрлөөрөө хөлдөгч болон плетэгч багтааж болно. Бэлгэнд нь мудаг шагч эндүү, зөөврийн караоке, ус буцалгагч, хоолны тогоо гэд бөмбөм бэлэгтэй. Хамгийн гол нь хүүгүй, шимтгэлгүй, урдчилгаа төлбөргүй 100% лизингийн нөхцлөөр авах боломжтой. Мөн байгаа газараас яг одоо зээлээ шийдвэрлэхийг хүсвэл description хэсэгт байрлах линкээр нэвтрэн ороод зээлийн хүсэлтэд илгээгээрэй. Хямд үнийг тогтоогч City Mall электрон барааны дэлгүүр. 1981 онд Хятад улсад төв ордныхон гадаад цэргүүд бэлтгэл хийж буугаар кино маань эхэлнэ. Тэдний хажуугаар сүйх тэрхтээ гүнж ирж явна. Гүнж морлон ирлээ. Ордны цэргүүд дунд харин манай Jackie Chan байж байна. Энэ кинон дээр бол түүнийг Чон гэж дуудана. Чон гүнжийг өнгөрөх үед хальт хараад амжлаа. Гүнж ч бас өөдөөс нь харж байна. Харцтуулчлаа шүү. Ингээс нүд анлаа. Дараа нь манай хүн гүнжийн өрөөний гадаах шалыг угааж яваад хальтхан шагааж харлаа. Гүнж англи хэлнийхээ хичээл сууж байна. Тэгээд гүнж мэлхийг үнсэх үед мэлхийг ханхуу болж хувраад тэд амар сайхандаа жаргачээ. Манай хүн гадаа амар сайхандаа жаргачээ. Ингээд санаа ширч байна. Гүнж харин гэхдээ энэ амьдрал дээр амар сайхандаа жаргана гэдэг зүйл байхгүй шүү дээ. Ингээд ном халаа. Надтай гэрлүүлэх гэж байгаа ханхүү яг л мэлхий шиг амтан байна лээ. Ингэсэн багшин тэндээс. Гүнжтэй миний санал хэвээрээ. Би таныг Америк явахд чинь туслая. Цаг баг байна. Бид явбал өнөө орой явах хэрэгтэй. Ингээд гүнжийг авч явах гэж байна шүү. Манай хүн бүгдийг сонсчлоо. Тэгээд багш нь гүнжийг аваад гарч байна. Гарахтаа харин гүнжээс нууцаар нэг цаас үлдээчээд явадаглоо. Манай Чон араас нь гүйж очиод гүнжээ гэсэн эргэж харвуугүй юу? Шууд сөөгдөж байна. Гүнж байранд очь гэд тушаачаад явадаглоо. Явахдаа харин номоо унгачлаа. Манай хүн номыг нь аваад үлдлээ. Маргааш нь ордных нөгөө үлдээсэн захидлыг нь уншитал гүнжийг барьцаалсан 100,000 ширхэг алтан зоос өгөөрэй гэсэн захиа байна. Ордныхын шаардлагыг нь биелүүлээд 100,000 зоосыг бэлтгэгдсэн цэргүүдээрээ өгж явуулахар шийддэг. Хамгийн шилдэг 3-ыг нь сонгоод гүнжийн араас илгээхэр боллоо. Тэгсэн тэр 3-ын дунд манай Чоны нэр байдаггүй шүү. Цэргүүд бүгд явсан чинь манай хүн зогсоод үлдчихлээ. Чон, чи юу хийж байна? Босод тайгаа яв. Намайг гүнжийг авруулахаар илгээж өгөөч. Би ч бас явмаар байна. Ингээд гуйж байна. Бид хүмүүсээ сонгосон. Ингээс хажуунаас нь өөр нэг сайд. Чоныг явуулъя. Тэр үнэнч шаргуу. Ингээд Хятадын 4 чадварлаг цэрэг хулгайлагдсан гүнжийг авчирхаар Америк руу хөдөлцгөөлөө. Тэгээд гал тэргэнд суугаад Невада мужид ирчихсэн байна. Холгүй харин хэсэг дээрэмчид гал тэргийг дээрэмдэх гээд хүлээж байдаг. Ахлагч нь бол та нэг нөхөр. Тэгэхээр бид төлөвлөгөөтэй дайрах ёстой. Гал тэргийн хурд болон салхины хурдыг тооцоод тэгээд бас өөрсдийнхөө морины чадлыг тооцож үзэх хэрэгтэй. Ингээс хажуунаас нь энэ түгээр гал тэрг юм уу гэж авна шүү. Хөөрхи. Нилээ мангардуу нөхдүүд байх шиг байх шүү. За зүгээр л дайрч ороод мөнгө болон үнэт эдлийг нь дээрэмдээд буцаад гарыг. Хөдлөөд. Ингээс нэг нь хөдөлдөггүй. Яасан бэ? Чи сандраад байгаа юм уу? Зүгээр дээ. Чамайг шинэ ухраас ойлгож байна. Зүгээр миний үгийг л даг. За явцгаая. Ингээд явлаа. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр Roy O'Bannon. Тэгээд дахиад очицголоо. Гал тэргийн ард харин Чон нөгөө ном уншаад сууж байна. Тэр үед нь гал тэргийн дээрэмчд орж ирээд дээрэмтлээ. Бүгд тайвшраад битгий хөдөл. Энэ бол зүгээр л дээрэм. Хинч гэмтэх ёсгүй. Гэсэн цаанаас нь мөнгө болон үнэт эдлээ өг. Үгүй бол алжих юм шүү. Хөөе. Бид алдаггүй юм. Бас зөвхөн би л үг хэлдэг юм. Ойлгов уу? За, ойлголоо. Тэгээд дээрэмдлээ. Шинков харин нилээн ширүүн байгаад байна шүү. Рой харж байснаа. Хөөе. Тайван. Бид эмэгтэй хүн дээрэмддэггүй юм. Би өөрөө гиснэ нэг сайхан бүсгүүдээр очиод энийг аав. Аливаа гараа надад өг. Бид нарыг уучлаарай. Анхудаа дээрэмдүүлж байна уу? Тийм ээ. Айх гайхах зэрэгцэж байгаа биз? Ингээд хажууд нь Келли пигээд байна. Хүүхэмсэг нөхөр бол та. Тэгээд яг сайхан найраад байж байтал. Цаана нөгөө Шинков хүн цогоод унгаачлаа. Хөөе. Болцгол доо. Чи энэ залууг хаанаас авсан юм бэ? Дөхөөсөөс. Чи галзуураа юу? Тэндээс хэнийг ч бүү авч бай. Ингэсэн цаанаас нөгөө Хятад сайд цай авах гадгараад ирлээ. Хөөе. Ирхмэ. Наашаас уу. Гэсэн Шинков цаанаас нь буудчлаа. Чи яаж байгаа юм бэ? Би номонд нь оруулж байна. Болж үз. Ингиж номонд нь оруулдаггүй юм. Али хурдан явцгаая. Ингээд гялс гараад явлаа. Харин Чон араас нь орж ирээд тартал. Дарган тэнд өгчихсэн байна. Ирхмэ. Аха. Хин ингэсэн бэ? Хэн бэ? Гэсэн хаалга руу зааж байна. Чон шууд араас нь хөөлөө. Нөгөөдөл нь гал тэргийг салгачжээ. Чон шууд үсрээд салсан хэсэг рүү яваад очино.
Явж очиод хэн тэгсэн бэ? Гэсэн нөгөө Техас залуу. Энэ ч одоо юу вэ? Ингээд шууд үзлээ. Манай хүн гялс хоёрыг нь түлхээд буудангууд нь цонхоор үсрээд дээвэр дээр гарчлаа. Нөгөөдөл нь доороос нь буудаад байв шүү. Рой харин цаа дөрөнд нь сейф дэлбэлэх гээд тесрэх бомбог сөрлүүлж байдаг. Тэгээд яг сайхан асаачаад гарлаа. Чон зугтаж байхдаа яг зөрөөд нөгөө сейфтэй вагон руу ороод ирдэг. Тэгснэ зарим тесрэх бомбгийг нь гялс унтраалаа. Сүүлийнхийг нь харин чадсангүй. Сейф дэлбрээд гал тэргнээс гараад явчлаа. Рой ороод иртэл сейф байдаггүй шүү. Дээрэмчэд гарч ирээд араас нь харах үед чон шууд хоёрыг нь өшөглөөд унгаачлаа. Төрөний хятад байна. Рой шууд араас нь хөлөө. Тэгээд буудуулгаад. Зогс. Чи яаж байгаа чи энэ вэ? Чи хин гэж вэ? Ингэсэн цаанаас нь Шинков. Ой Рой, би ширэг чинь сайн хатаана. Гэснээр Ройн байсан вагоны төгжээг мултлаад модыг нь унгаачлаа. Зэвүүн гар вэ шүү. Шууд боссыгоо алах гэж байна. Ашгүй Рой тогтоод үлдчихлээ. Чон харин шууд вагон салгаад цаашаа салаад явчихдаг. Шинков цаанаас нь гараа өрг Ройо байна. Одооноос би удирдана. Ингэж байна шүү. Дүрс шилжиж хэсэг хүмүүс гүнжийг сүүх тэрэхтэй нэг газар авчирч байна. Буугаад ирсэн чинь нэг л эвгүй газар байгаад байна шүү. Тэгсэн тэр нь уур хавьяасан юм байна. Баахан хятад хүмүүсийг хүчээр ажилуулж байдаг. Тэн тэр нэг зэвүүн халдсан залуу гүнжийг тосоод уулзлаа. Америкт 5 тамирал гүнжээ. Луфоно гэд таньж байна шүү. Тийм ээ. Намайг сүгдэхгүй байгаад уучлаарай. Келвин, энэ хүн бол урвагч. Гэсэн багш нь өөдөөс нь сонио харж байна. Гүнж мэхлэгджээ. Шууд барьж аваад түлхээд унгаачлаа. Таны шигнал ширээн дээр байна ноён Келвин. Гэсэн тэнд нь баахан мөнгө байж байна. Нөгөө багш мөнгийг авах гэснээр шууд буут тулгаад надад 2 дахин ихийг өг. Үгүй бол би гүнжийг ална. Гэсэн Луфон хятадуудын талаар нэг зүйлийг танд хэлэхэд гэснээр гялс хөдөлж барьж аваад тэд тохиролцдоггүй юм. Гэт хүзүүнд нь эмгэн humсцоогоод дуусгачлаа. Амар гар вэ шүү. Гүнж чи надаар юу ч хэлэхийг хүссэн бай. Чи буруу бодож байна. Гэт шазайлаа. Дүрс шилжиж Рой баахан бүсгүйчүүдийн дунд хэвтэж байна. Юу болсныг хэлэх юм бол та нар бараг л итгэхгүй дээ. Миний бүлгийх намайг цөлд үлдээсэн. Бусад хүмүүс намайг үзэн яддаг юм шиг байлээ. Би та нарыг сансан шүү. Ингээд нялуурч байтал нэг нь чихийг нь хазаад байна. Хөөе зөөлөн л дөө. Гэсэн чинь хөөрхи шоу хазаж байсан юм байна. Манай хүн буулуулчихж туслаарай гэсэн тэндээс нэг хүн ирж байна. Тийм ээ, баярлалаа. Чи намайг аварлаа. Ингээд харсан чинь чом байна. Чи юу? Чи миний ахыг алсан. Үгүй. Тэр чинь Волос. Чиний хүн бидтэй. Миний хүн биш ээ. Тэр чинь Шинков. Техасаас ирсэн юм. Тэр бас бослог гаргаад намайг булчихсан. Намайг харал та. Би тэрний тал юм шиг байна уу? Чи үхэл таарна. Ингэснэ орхиод явчлаа. Хөөе. Надад чамайг буудах боломж байсан ч би буудаагүй. Яг гэвэл би хүн алдаггүй юм. Би бол сайн залуу. Надад туслаач те. Би чамд зам зааж өгье. Чи Карсон хотод яаж хүрэхийг мэдх юм уу? Тэр уулыг харж байна уу? Цаана нь байдаг юм аа. Одоо намайг ухаад гаргачих. Ингэсэн хоёр савхцуулгаж орхиод өөрөө ух. Ингэснэ яваад өглөө. Рой буруу зам заагаад өгчжээ. Чон ууланд цангаж өгтгийн даван дээр ус олж ам аврагдлаа. Тэгсэн чинь тэнд нь хэсэг индианчууд өөр нэг индиан хүүхдийг хөөж байдаг. Тэгээд яг гүйцээд алдгийн даван дээр манай хүн чулуу шидэ нэг юм аа. Нөгөөх нь давхиад ирэхээр нь үсрээд юм аа. Тэгээд морноос нь буулгаж байгаад цөхөд унгаачлаа. Нөгөөх нь босоод дайрахаар нь бултаад жадыг нь барьж авч буулаагаад эргүүлээд буцаагаад юм аа. Шууд давуулаад чидчлээ. Эхнийх нь сүхээрээ дайрахаар нь хааж угаад нэг шанаа. Тэгээд эргээд нам өшгөллөө. Нөгөө зүхтэж байсан индиан жаахан бэшрээстэй. Цаанаас нь дахиад 2 дахиад ирж байна. Манай хүн шууд зүхтлаа. Нөгөөдөл нь гүйцэж ирээд сүх шидлээ. Чон сүхийг нь аваад буцаагаад шидсэн чинь зүгээр бариад авчлаа. Тэгээд дахиад гардан тулаан. Өсөрч нэг нь өшөглөөд бургасаар хааж угаад нэг нэмэ. Тэгээд мод ашиглаж хаагаад харваад гарыг нь барьж угаад багалзуур. Тэгээд дүүлж модон дунд гацаагаад нэг том ясаваад бусадтай нь үзэх гэтэл зүхтажлаа. Аль түрүүн лэнийг авах байжтэй. Тэгээд эргээд харсан чинь манай хүнээс айгаагүйсэн байна. Цаана нь бүтэн айр мэрчгсэн байж. Эднэр харин нөгөө зүхтэж явсан хүүгийн талынх юм байна. Манай хүн кок авчих шиг боллоо шүү. Шууд омгтаа аваад ирлээ. Авчираад сайхан дайлж цайлаад. Тэгснэ нэг юм татуулаад манай хүн нам. Өглөөс ирсэн чинь харин хажууд нь нэг бүсгүй байж байна. Гараад ирсэн чинь нөгөөдөл нь бөөн ууга хадаагаад орилолтоод байна. Ичээд буцаад орчлоо. Хэсэг байж байгаад хувцас өмсөд гараад ирлээ. Ахлагч нь тэрж аваад "Миний хүүг аварч бидэнд тусалсан учраас энэ бүсгүйг чамд эхнэр болгон өгч байна. Чи одоо бидний нэг дайчгүй бүсгүй вэ шүү." Тэгээд тэндээ шууд гэрлэлтийг нь баталчих шиг боллоо. Манай хүн эсэргүүцэх гэтэл нөгөөдөл нь хэлийг нь ойлгодоггүй. "Энэ чиний эхнэр Мижош Чикуна." Мижош Чикуна. За, Чикуна. Тэгээд бас их гоё сургуультай морь бэлгэлээд явууллаа. Гэхээр хүрээд ирдэг юм байна. Нөгөө талд харин нөгөө зэвүүн халдсан гүнжийг дарамталж байна. "Чи надаас юу хүсэв?" "Хааны эрдэнэс. Энэ л миний зориг." Ингэж байна. Манай чон эхнэрээ дагуулад нэг суурин газар ирлээ. Эхнэр нь орчоод иргээд дохиж байх шиг байна. Явсан чи ардаас нь морин дагаад байна шүү. Их сайн морь бололтой. Тэгээд нэг уушин газар руу ортол хамт орох гээд болдоггүй. "Чи үлд."
Ингэсэн чи сууж байна. Тэнд байсан хүмүүс харин гайхастай. Тэгээд орлоо. Хүмүүс бүгд чимээгүй болоод сонь хараад байна. Ингэсэн чи манай үнийг шоолоод инегээд байна. Тэнд нус Рой ирчихсэн сууж байна шүү. Жаахан нуугдах маягтай. Буруу зам зааж өгөөд явуулчихсан шүү дээ. Энэ Карсон хот мөн үү? Биш ээ. Хүмүүс гайхаад охор нь харсан чинь нүүрэн дээр нь баахан индианчуудын тэмдэглэгээ тавьчихсан байна. Эвтэйхэн гараа архинд дүрж байгаа дарчлаа. Тэгсэн нөгөө архийн нэг нөхөр аваад уучлаа шүү. Манай хүн чимээгүй. Тэгээд хайлт харсан чинь цаана нь Рой сууж байна. Чи ингээд яваад очтол гарууд гаргаад шидчихлээ. Шууд буцаж ороод заримыг нь эвхэж байгаад яваад очлоо. Чи надад муу зам заасан. Үгүй. Би муу зам заагаагүй. Харин би чамд буруу зам заасан юм. Чи савхаа авах гэж ирээ юу? Ингээхээр нь шүүрээд авсан чинь Рой хүзэр тоглохдоо булхайцж байсан төхөөрөмж нь ил болчлоо. Ингээд хүмүүс Рой руу дайраад манай хоёр хоорондоо үзээд бас хүмүүстэй үзээд жинхэнэ гурвалжин зодон боллоо. Манай хүн эвтэйхэн аргалаад эвэр авч байгаа зармийг нь эвхэд голд нь эргэлдээд будаа уулгаж байна. Тэгэд яг сайхан гөвөд байж үтэл Рой тэндээс хараад бишрээд байна. Энэ нөхрийг ашиглая гэж бодов болол та. Шууд очоод намайг уучлаарай. Ингэсэн чи тоодоггүй. Замдаа давлаа. Тэр үед нь харин шериф ирээд зогсоолоо. Ингээд манай хоёр шоронд. Чон орилоод байна. Намайг суулал. Би даалгавар биелүүлж яваа. Тайвшралдаа хөгшөө. 10 минут ядаж битгий хорилтыг хөө. Гэт тайвшрууллаа. Сонс. Бид хоёулаа буруу хөл дээр боссон юм шиг байна. Бүхнийг эхнээс нь эхлэе. Би чиний тулалтхыг харсан. Үнэхээр гайхалтай байсан шүү хөгшөө. Болилдоо хөгшөө. Би чамд буруу зам зааж өгснөө мэдэж байна. Чи харин надад хоёрхан савх өгөөд өөхөг гээд үлдээгээ үсттэй. Ингээд адил болов. Чи тэгээд үнэхээр тэр савхаар ухсан юм уу? Ингээд инээж байна. Тийм ээ, инээж байна. Би бол Хятадын ордны хамгаалагч. Би хулгайлагдсан гүнжийг аврахаар ирсэн юм. Яг л кино шиг сонсогдож байна хөгшөө. Бид гүнжийг сольж авах алтыг хүргэж өгөх даалгавартай. Галт тэргэнд алт байсан хэрэгүү? Тийм ээ. Хэр их алт вэ? 100,000 алтан зоос. Рой шууд шок. Босч ирээд эндээс гарцгаая. Юу? Чи надад тусалж байгаа юм уу? Ягаад? Учир нь би гүнжийг хулгайлна гэдэг бол аимшигтай. Хүн чанаргүй хэрэг гэж бодож байна. Тийм болохоор би чиний тал. Ингээд бүлт авна шүү. Рой гарах төлөвлөгөө боловсруулж байтал нэг л болдоггүй. Чом бодож байгаад шууд цамцаа тайлаад дээр нь шээлээ. Гадаа нарийн нэг хүн чимээгүй үхэр уургалаад байна. Чон сандлын мод аваад нойтон давуу бүх байтгийм. Ингээд модороо ороож байгаад шоронгийн төмрийг хөшлөө. Тэгсэн нээрэн хөдөлж байна шүү. Бүр махичлаа. Хөх болж байна. Гайхалтай. Алив дахиад надад туслал та. Би юу? За яах вэ? Ингээд хуруугаараа туслалаа. Барьж бай. Би гарыг. Үгүй. Чи барьж бай. Би гарыг. Ингээд гарлаа. Тэгснэ. Баяртай новшоо. Юу? За тоглосон юм аа. Алив. Ингээд гаргалаа. Тэгсэн дахиад нэг тор байна. Яасан бэ? Оролдоо. Энэ цамц хадчихсан байна. Тэгвэл дахиад чээлтэй залуу минь. Байхгүй. Дуусчихсан. Ингэсэн чи Рой шээж өглөө. Гадаа нарийн нэг хүн цонхноос нь ол сууж байгаад нөгөө үхрээ туугаад ханыг нь зад тадлаа. Харуул ороод ирэх үед манай хоёр эвгэж тавиад гараа явчлаа. Гадаа нарийн нэг хөөхөн бүсгүй тосч авна. Хей, сайхан бүсгүй минь. Чи хин бэ? Наадах чинь миний ихнэр. Юу? Чи энэ дээрээ тэр удаж байгаа юм бэ? 4 өдөр. Сайн ажилсан байж шүү. Тэгэд явцгаалаа. Ойд очоод хоноглон. Өглөө нь чон явах гэж байна. Тэгсэн Рой хэсэг харж хэвтэж байгаад босч ирээд. За. Тэгье залуу минь. Юу тэгье гэж. Би чамайг Карсон хотод хүргэж өгөөд гүнжийг аврахад чинь туслая. Гэхдээ гүнж чамд ямар ч хамаагүй шүү дээ. Чи намайг мэддэггүй юм байна хөгшөө. Би олон муу хүмүүстэй хамтарч байсан. Гэхдээ чамайг харах үед би нэг онцгой юм мэдэрсэн юм. Бид хамтрагчд байхаар төрсөн. Үүнийг Чипи Чава гэж нэрлэдэг юм. Бид бие бинийгээ мэдэрдэг. Хамтрагчд болцгоё. Алт мөнгөндөө бишээ. Гол нь хүний сэтгэл. Гэснээр түй гэж гарлуугаа нөлмөд гараа өглөө. Чон харин гарлуун түй. Уртайлал болох нь дээ. Ингээд манай хоёр хамтрахаар боллоо. За манай хоёрын домогт хамтарлаас өмнө бүгдээрээ нэг сайхан subscribe давлгаагаа явуучаа. Та нар анзаарч байгаа бол хүмүүс хамтрах үедээ л сабаа дараараа гэж сануулад байгаа штеп. Учир нь сав бол юу байх нь вэ? Хамтын ажиллагаа байх нь шүү дээ. Манай киночдын багт хэлсэж царайлга баталмаар байх юм бол саба дараарай. Саба дарц манай хамтрагчид харин лайка дараарай. Нөгөө талд харин нөгөө хятад харуулууд алтаа аваад манай хоёрын байсан хотод ирж байна. Бас нөгөө Ройыг тонгорсон Техас Шинков нөгөө хотод нь ирчихсэн байна. Энд юу болчихоо вэ? Ройо байна сүйтгэжсэн. Тэр өгчихсэн шүү дээ. Үгүй. Өчигдөр Шанхай залуутай хамт шоронгоос оргосон. Тэр нов шинэ бүлэгтэй болжээ. За яах вэ? Ингэж байна шүү. Рой харин чонд копе хувцас өмсүүлж байна. Сайхан зохиж байна хөгшөө. Би ямар байна? Чи яг л жинхэнэ копе шиг харагдаж байна. Одоо ингэл боллоо. Гэт гизгийг нь тайрах гэдэл шууд гарыг нь мушгаад хутга туулгаж байна. Гүй яах вэ? Наад гизэг чинь сайхан зохиоч байгаа юм уу? Энэ гизэгт хизээч битгий хөр. Энэ бол миний хүлээс үүрэгтэй үнэнч байгаагийн бэлэгдэл. Миний нэр төр. Ингэж байна шүү. Гэхдээ хөгшөө. Чи өрнөдөд байна. Хятадд биш. Ингэж байна. Тэгээд Рой манай хүнд жаахан буудах хичээл зааж өглөө. Тэгсэн чинь өөрөө ондоггүй шүү. Иш чаавс. Цаанаас нь харин индиан ихнэр нь Лазиг нь цөм буудлаа.
Roy-оос дээр юм байна. Roy ярин их нэртэй жаахан яриа өдөд вэ шүү. Чи их сайн бодох юм аа. Нөхрийн чин талаар нэг юм хэлэхэд зүгээр л хэлж байгаа шүү. Тэр эмэгтэйчүүдийг их дарангуйлдаг соёлтой газраас ирсэн шүү. Ингэж явна шүү. Өөрөө найрчих гээд байна уу да. Хэрвээ би түүний оронд байсан бол хурмаа хийснийхэн дараа шууд л Сити молын хурим найрын хур хямдрал руу явж очоод гэртээ цахилгаан бараг багцаар навах байлаа шүү. 2 сая 990 мянгаас 6 сая 700 мянга хүртэл хэрэглээндээ тохируулаад 13 төрлийн багцаас сонгох боломжтой байлаа. Зүгээрээ миний мөнгө хөрөхгүй гэж айлтгүй. Гол нь хүүгүү, шимтгэлгүй, урдчилгаа төлбөргүй зээлээр авах боломжтой. Тэгээ дээрэс нь бэлэг гэж будаа агшаагч, зөөврийн караоке, индүү хоолны тогоог нь. Гэхдээ нэг худалдаа авалтаар л бүх цахилгаан бараг авчна. Хэрвээ би байсан бол тэгхэл байсан. Чон харин ийм хямдрал зарлсныг мэдээчгүй явж иж магадгүй шүү. Их мэдээллээс хол газраас ирсэн юм шиг байлаа шүү. Ингээд дэлб найрч байна. Тэгээд Carson City-д ирцгэлээ. Өгшөн хүмүүс чам руу харах юм бол юу байна хамтрагчаа гэж хэлж бай. Гол нь хурдан хэлээрэ. Бодож байгаагаа мэдэгдэх юм бол чамаагийг ухаа муутай гэд утчихна. Одоо харж бай. Юу байна хамтрагчаа? Ингэж. Юу байна хамтрагчаа? Гэсэн хүмүүс муухай хараад байна. Энд чи болохгүй байх шүү дээ. Энтхий хүмүүс арай өөр юм байлгүй дээ. Тэнд нь харин эрен сурвалжлагдж байна гэсэн бичиг байж байна. Хүмүүс таниад байсан байх нь шүү. Хоёроо энэ чи байна. Янцтай $500 баггүй мөнгө шүү. Энэ юу болохыг мэдхүү. Эрен сурвалжлагдж байгаа залууд бүсгүүчүүд дуртай байдаг юм. Өөх намайг ус эрен сурвалжилчихсан байна. Гэсэн чи $1000 гэж байна. Байц. Чи яхаараа $1000 байдаг үлээ. Гэд Roy ятаархад байна. Тэгсэн цаанаас нэг маршлийн тэмдэгтэй залуу хүрээд ирлээ. Манай хоёрыг харчих шиг боллоо. Roy гялс нуугдлаа. Орсон дэлгүүрийнх нь худалдагч харин цаашаа зуухтаачдаг. Саяны хий юм бэ? Маршал Nathan Van Cleef шиг харагдлаа. Сэтгцийн өвчтэй алуурчин байгаа юм. Гэсэн гаднаас орилж байна шүү. Roy байна. Би Маршал Nathan Van Cleef байна. Чи бүслэгдсэн. Гараа дээр. Үгүй. Би баларч чон тэнд зүгээр ярилцъя л та. Бид гүнжийг аврах гэж байгаа шүү дээ. Эн чин сайн зүйл. Тэд биднийг дэмжинэ. Ингээд гарсан чин шууд буудаж байна. Хөөхи. Тэд яагаад намайг буудаад байгаа юм бэ? Яагаад гэвэл чи муу залуу учраас тэр над эрен сурулжилж байгаа хуудасаа харал да. Эн чин огтыг галзууруулдаг гэв үсттэй. Огтыг ч галзууруулна. Бас цагдаа нарыг ч галзууруулдаг юм. Гол утга нь чи бол муу залуу гэсэн үг. Байц. Би муу залуу биш. Чи муу залуу. Энэ бүгд чамаас улсан. Гэснээ зодолдоод унлаа. Гадаанаас хүмүүс гайхаж байна. Тэд яагаад байна? Гэсэн нэгийг гаргаж ичлээ. Хөөхи. Маршал алтаан байна. Ямар алт? Гэсэн буудах нэ. Байц. Би буугүй байна. Чи буугүй хүн рүү буудаж болохгүй. Гэсэн чон цаанаас нь Roy би туслая гэснэ бууган шидчихлээ. Чаавас. Тулалдаа Roy чи чадна. Ингээд өөрөө арын хаалгаар гартал баахан хүмүүс бүсэлчихсэн байна. Тэгэд манай хүнийг буудаж бүжиглүүлээд тэглээд байна. Нөгөө талд харин Roy юм ярих гэтэл ама татаад буугаа ав гэж байна шүү. Аргагүй юм байна. Буугаа аваад үзэх гэж байна. Нөгөө талд харин нөгөөдөл чоныг уургалж аваад зодоод байна. Манай хүн суман дуустал хөдлөхгүй байж байгаад сумаа цэнэглэх үед нь эвтэйхэн нуугдж байгаад олсонд дах уяад босоод ирлээ. Тэгээд шууд маа эргүүлж байгаад нэгийг нь маа. Дахиад эргүүлж байгаад нөгөөдхийг нь маа. Хөлдөө орооцолдуулж эргүүлж байгаад шар үстийг маа. Тэгээд биеэрээ орож ирчилж байгаад дахаа барьж аваад дахиад маа. Roy харин сонголт хийж өрөөд цаг хожоод байна. Наадха болохгүй бол зогс халц тулаан бол ариун дагшин зүйл. Бид үүнийг хүндлэх ёстой. Тэгэд яг дүүлдэх боллоо. Хоёулаа бэлтгэх байдлаа авч байна. Нөгөө талд харин чон олсоо бэхэлсэн сүүлийн залуу тань тулж байна. Зэвүүн хараад нөгөө бүдүүканаар айгаад бүлтгнээд bay шүү. Тэгэд гар бурууга явах үед нэг шидэд маа. Roy харин тэнд дотроо энэ залуу намайг алан да. Би яах вэ? Маршал яг бууга далаатэл чон тэнд нь гарч ирээд гаранд нь од зоочлоо. Roy харин шууд зүхтаачлаа. Чон харин Маршалыг нам өшгөлчдөг. Тэгээд манай хоёр зүхтаалаа. Замда Roy чи миний дүүэлийг сүйтгэжлээ хөгшөө. Хизээч битгий ирчүүдийн дүүэл цаадвал гээд бүлт үсэрж байна шүү. Нөгөө тал тарин уурхайд гүнж хар ажил хийж байна. Халдсан гүнж дээр очиод та надад сөөхрөх юм бол ингэж ажиллах шаардлагагүй болно. Би хизээч чиний өмнө сөөхрөхгүй гэж шазаагаад байна. Хэрв чи эндээс оргвол би энэ хүмүүсээс цаг тутамд нэг хүн ална. Чамаг олох хүртлээ алсаар л байх болно. Тэгэхээр зугдах үгүйгээ өөрөө шийдээрэй гэж байна. Аргагүй болгочлоо. Манай хоёр зугтаж яваад нэг жижиг суурьнд хүрээд ирлээ. Бид энд байж болохгүй. Үгүй залуу минь. Бид зөвхөн мэдээлэл цуглуулах гэж л наашаа ирсэн юм. Надад итгээрэй. Ингээд яваад орсон чи бүсгүүчүүд. Сайн уу Roy? Ингээд өгтөж байна. За тэгэхээр мэдээлэл цуглуулна. Ингэснэ 100 гацж гарлаа. Чон тэнд. Бид ингэж болохгүй. Энэ тийм нуугдаж болохоор газар биш байна. 50 бай өгшөө. Бид мэдээлэл хайж байгаа. Санж байна уу? Тэгснэ шахаж угаад нэг хундаг виски уулгуулчлаа. Хоёулаа ер нь уудаг тоглоом тоглох уу? Гэснэ тоглоом зааж өгöd хожигдсон уугаад явж өглөө. Намаас юу? Дахиад нэг үзэхүү гэсэн үгэ. Ингээд баахан даривлаа. Гадаа нь морин хүртэл тэнд байсан дарсыг уугаад байна. Дараа нь Roy массаж хийлгэнгээ. Нэг бүсгүйтэй юм яриад байна. Чамтай яваа залуу хин юм бэ Roy?
Хинч бишээ. Зүгээр л нэг хятад залуу. Банкын бовтонж байдаг. Яриаг нь хинч ойлгодоггүй залуу. Ингээд ярьж байтал чон гадаа нэрээд сонсчлоо. Чи түүнтэй хамтарч байгаа юм уу? Яалаа гэжтэй. Би хятад залуутай хамтарна гэж үү? Тэр миний найз ч биш. Зүгээр л би түүнийг ашиглаж байгаа юм. Чон жаахан гомдох маягтай байна. Бас согтуу. Тэгсэн нэг бүсгүй тэнд ойрлж байна. Яваад очтол цаа дөрөнд нь нөгөө маршал шал согтуу байж байдаг. Манай хүн бүсгүйг хамгаалангаа нилээн зодолдлоо. Тэгээд тэнцүүхүү үзэж байтал бүсгүй маршлыг юм аа. Цаанаас нь Рой ирээд чон яв хөшөө. Ингэсэн чон уурлаад. Үгүй би чонтой хамтрахгүй болж үзээ. Үсэр ингээд морин дээр чон үсэрсэн чи буруу хараад суучлаа. Сүүлнээс нь барьж аваад. Хэ. Ингэсэн морин бас согтуу. Шууд унаад өглөө. Хөөрхи. Хүмүүс ирээд бүчээд авчин. Ингээд баригдчлаа. Манай хоёрыг хүлээд тавьсан байна. Тэгсэн цаанаас нь нөгөө зэвүүн халзан ороод ирлээ. Маршал зэвүүн халзанд ажиллаж байсан юм байна. Чон хараад шууд таньлаа. Муу урвагч алт хаана байна? Гүн чаана байна. Ингэсэн маа. Рой тэндээс. Бид алтыг аюулгүй газар нуучихсан юм аа. Тохиролцвол яаж вэ? Энэ үннөө гэсэн чон үгүй гэж авна штт. Чон хөөгшөө. Чи яаж байгаа юм бэ? Чи мэдээгүй мө? Тэр худал хэлж чаддаггүй юм. Тэр эзэн хаанд андгаа өргөсөн. Гэхдээ ядчил би нэр төртэй. Чам шиг урагч биш. Ингэсэн халзаадаа уурлаад үсийн тайрчлаа. Одоо бид адил болсон чон. Чи одоо хятад руу буцаж чадахгүй. Ингээд манай хоёрыг маршал даатгаад нөгөөх нь манай хоёрыг дүүжлэх гэж байна. Нявадагийн хуулийн дагуу дээрэм хулгай хийж нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн эдгээр хүмүүсийг дүүжлэх ялаар шийтгэж байна. Ингээд зургийн дараад та нарыг удахгүй газарт болно. Харин морд чин та нарыг тийш нь хүргэнэ. Ингэсэн чин мордыг нь тэргэн төлчихсөн байна. Тэр үед харин цаана нэг хүн буу цэнэглээд байв шүү. Чон тэнд гэт морио дуудаад байна. Морин шууд наашаа давхад хүрээдэрлээ. Яг тэр үеэр нөгөө хүн Роны олсыг тас буудлаа. Чон харин дээшээ зүгдээд шууд дүүжлүүрээ суглаад амьд үлдчихлээ. Бууцсан хүн нь Чоны индиан ихнэр байжээ. Тэгээд тэргэн дээр суулгаад яваад өгнө. Рой харин авсан дотор ингээд мултарчлаа. Рой тэнд бөөм баяр. Чон харин Ройд уурлаад байв шүү. Яасан бэ хөкшөө? Би ганцаараа явна. Би чамайг сонссон. Би чиний найз биш. Би зүгээр л хятад залуу. Чи намайг ашиглаж байгаа. Жон хөкшөө. Уучлаарай. Би яг тэгж хэлэх гээгүй юм. Баяртай Рой. Ингээд яваад өглөө. Тэгээд Чон цаашаа ганцаараа явж байгаад нөгөө уурхаа дээр яваад очлоо. Тэндээс зам асуух гээд очтол манай хүнийг авч яваад гүнжтэй уулзуулж байна. Манай хүн харин гүнж гэж мэддэггүй. Чиний хайж яваад тэр гүнж буцаж очихыг хүсэхгүй байвал яах вэ? Тэр яагаад энд үлдэнэ гэж. Магадгүй тэр энд байгаа хүмүүсийг бодоод үлдэж магадгүй юм. Ингээд харсан чинь манай хүн гүнжийг таниад шууд сөхөрлөө. Бос, битгий анхаарал татаад бай. Үгүй гүнжээ гэсэн тэнд байсан хүмүүс хараад гүнжээгээд сөхрөөд байна. Надтай хамт яв. Тэрийг нь харин нөгөө халзан харчлаа. Гүнж шууд би чамайг яв гэж тушаач байна. Ингээд явуулчлаа. Халзан Чоныг араас нь хөөгөөд тэгээд морьтой бүслээд бариад авна. Манай хүн харин шууд үзлээ. Халзан сайн зодолддог юм байна. Гэхдээ манай хүн элүүрхэд өшөглөөд унгаачлаа. Цаанаас нэрэн хүмүүс нэрээд халзантай дэмнэх гэж байна гэсэн чинь нэг хүнийг нь цохиод унгаачлаа. Юу вэ? Ингээд хартал Рой байж байна. Гара өрг халцаатай минь. Яасан бэ? Би чамайг дагсан юм. Би чамайг аварлаа. За одоо явцгаая. Ингээд Чоныг аваад зугтаачлаа. Маргааш нэрэн ойрхон сүм дотор хятад харуулууд нөгөө алтаа авчирч байна. Тэнд нь халцаатай бас гүнжийг барьчихсан хүлээж байдаг. Тэгээд алтаа өгөөд гүнжийг сольж авлаа. Тэнд нь харин нэг лам ороод ирлээ. Тэгсэн чинь манай Чон байсан юм байна. Гүнжээ. Халцсан яг буудах гэдэл. Хажуунаас нь Рой. Тийм ээ. Би бас ирчихсэн байна. Би чамд хэлсэн штэ. Түүний үсийг тайраад димээ гэж. За, гүнжээ аваач. Хөөхөн гүнж байна штэ. Би гүнжийг авнаа. Гүнж эндээ үлдэнэ. Түүнд хамгаалах хүмүүс би. Гэсэн нөгөө харуулууд гайхаж байна. Шууд хааны зарилгыг гаргаад ирлээ. Чон шууд сөхөрлөө. Халдсан тэнд. Харвуу. Наадах чинь үргэлжил боол байна. Гэсэн чинь манай хүн босоод ирлээ. Нөгөөх нь гайхаад харж байна. Тэгсэн. Энэ бол зэрлэг өрнөд. Харин хятад биш. Гээд Ройн үгийг хэлж байна. Рой тэнд. Орчуулаад өгөхөө. Гүнж үлдэнэ. Би алтыг авна. Чи харин гүнжтэй гэрэл. Гээд яриад унлаа. Гүнж хүртэл гайхаад унлаа шүү. Энэ юу яриа явчв? Тэгсэн цаанаас нь маршал гараад ирлээ. За тэгэхээр энд юу байна? Гээд буу тулгаж байна. Бөөндөө буу тулгалцаад зогсож байтал гүнж хааны зэрлэгийг аваад шатаачлаа. Тэгээд буудалцаа эхэлдэг. Нэг хятад харуул нь буудуулаад унчлаа. Манай хоёр гялс гүнжийг аваад нуугдана. Халзан харин нэг харуулыг хэмихнүүд нэ. Нөгөө харуулуудын ахлах нь харин манай Чонтой халз үзэж байна. Халзан цаанаас нэрээд нөгөө харуулыг нь эвхээ тавьчлаа. Рой харин тэнд нуугдаж угаад маршалтай буудалцаад байна. Ахлах болон Чон хоёр янзын үзэж байна. Манай хүн жаад аваад эргүүллээ. Нөгөөх нь харин сэлэм гаргаж ирээд туллаа. Бултаад хаагаад эргээд хатгаад тэгээд эргэж хаагаад элтийг нь гогдож унгаад гараас нь алдуулаад холдуулчлаа. Нөгөөх нь харин санжиг үн гаргаж ирээд
үзэж байна шүү. Манай хүн санжигүнийг нь булааж аваад жата өгөнгүүтээ маа. Нөгөөдгөө эргүүлээд гарыг нь гогдож байгаа төмбөг тэгснэ аваад чидчлээ. Гүнж эвтэйхэн гараад зугтах гэтэл халзаадаа бариад авдаг. Нөгөө харуул тэнд. Гүнжийг авар ингэж байна. Манай хүн дээшээ гараад халзаадаа тэ халзгинлаа. Гүнж гараас нь мултраад дээшээ хонх руу өгсөн. Рой буудаад ондоггүй. Чи ийм байж энэ олон жил яаж амьд үлдсэн юм бэ? Чон харин халзаадаагаас гялс зугтаад хаалга. Тэгсэн араас нь жаад гарч ирж байна. Нөгөө талд Рой харин сумгүй болчихжээ. Тэгэд энгэрээ уудалтал ганцхан сум байж байна. Чон гүнжийг ховн дээр суулгаад доошо буулгаж өгнө. Яг болтгийн даван дээр халдсан гарч ирээд унгаачлаа. Маршал тэнд. Яасан бэ байна? Сумгүй болчихоо юу? Үгүй. Нэг сум байна. Тийм үү. Тэгвэл би бас ганц сум үлдээгээд бусад сумаа асгая. Тэгээд эцсийн нэг сумаараа үзэцгээвэл ямар уу? Гэснээ сумаа цэнэглээд байна. Амар худлаа ярьж байна шүү. Чи тэгнэ гэж юу? Болж байна. Шудрах сонсогдож байна. Тийм ээ. Гэснээ хармаанаасаа сум гаргаж ирээд асгадаг. Чон харин гүнжийг буулгачаад дээвэр дээр халзаадаатай үзлээ. Зууралдаад байж байтал халзаадаа хонх дугаргаад хоёулаа. Тэгэд гарч байгаа дахиад үзлээ. Нөгөөдг нь илт гаргаж ирээд дайрч байна. Манай хүн хэсэг бултаж байгаад илтийг нь унгаалаа. Даанч өөрөө унах шахнаа. Хөлөөрөө гогдоод тогттол. Халзаадаа ирээд хөлнийх нь түгжээг мулталчлаа. Ингээд доош унчлаа. Нөгөө хоёр харин 3 тоолоод гарыг. Тэгье. Гэхдээ би тоолно шүү. Нэр төртөө тололдрой. Ингэж өөртөө хэлээд гарлаа. Тэгээд ойрлоод дайрлаа. Нөгөөх нь өөдөөс нь буудаж өгч байна. Рой харж байгаад эцсийн ганц сумаа тавьтал. Яг маршлын тэмдгийг нь нэвт ончлоо. Ингээд Рой яллаа. Тэгээд хувцас харсан чинь ёстой ид шидийн юм шиг л амьд үлдсэн байна. Би үгшгүй юм байна. Рой, үгшгүй Рой. Ингээд дэвж өглөө. Халзаа дайран дээрээс бууж ирээд манай үнийг дуусгах гэж байна. Өөхөх цаг чинь боллоо. Ингэсэн чинь чон баяртай хамтрагчаа. Ингэснээ эргээд хонхыг гогдож байсан олсыг нь мултлаад хонх халдсангийн дээрээс унчлаа. Ингээд манайх яллаа. Рой, гэтэл Рой байдаггүй. Алтан ус алга байна. Тэр алтыг аваад явчихж. Гэсэн тэндээс нэг зос. Чи намайг ингэж боддог юм уу? Рой байсан байна. Чон баярлж байна. Тэгээд гүнж болон нөгөө харуул ирээд нөгөөх нь хятадаар нэг юм ярьж байна. Тэр сая гүнж үлдэнэ гэсэн үү? Тийм ээ. Гэсэн гаднаас дахиад буун дуугарч байна. Бас юу вэ? Гэсэн нөгөө Мексик залуу. Рой, гараа дээр. Гэсэн Рой шууд гарч тулдах гээд байна. Манай хүн зориг орсон bay шүү. Өөрийгөө үгшгүйгээд итгэчихсэн байна. Чон хажууд иш навичаад. Чи яаж байгаа юм бэ? Тайван хөгшөө. Би зохицуулна. Би үгшгүй. Тэгвэл хамт гараад үзье. Хамтрагчаа. Надад бууг. Гэсэн чи бөөглөө. Авангуудаа амар эргүүлж bay шүү. Чи үнэхээр хятадаас ирсэн чи үнэн үү? Чамтай хамт аялах сайхан байлаа хамтрагчаа. Ингээд 3 тоолоод орилоод гарлаа. Гарсан чарин нөгөө 3 нь гараа өргөчгсөн зогсож bay шүү. Гайхаад арсан чи ард нь баахан индианчууд ирж гэж. Индианчууд үгүй. Тэд манай хадмууд. Ингээд жинхэнэ утгаараа манайхан бүх дайснаа яллаа. Тэгээд очиж нөгөө хятад уурхажтыг чөлөөлнө. Оройн сайхан найрлаад байж байтал чоны ихнэр Ройг үнсчлээ. Юу болж байна? Манай хүн жаахан санаа алдтал. Гүнж гараас нь хөдөлж байна. За тэгвэл яах вэ гэсэн царай гаргалаа. Дөрс шилжиж нэг галт тэрэг явж байдаг. Манай хоёр холгүйхэн зогсож байна. Дээрэмдэх гэж байгаа болов гэтэл үгүй байж. Цагдаагийн тэмдэг зүүчгсэн байна. Манай хоёр зөв замаар явж байгаа бололтой. Галт тэрэг рүү дээрэмчэд дайрах үед тэднийг барих гээд давхиж байна. Энэ түрээд кино ман дууслаа. Киночд байлаа.